Сайн байцгаана уу мантуухан сувагта тавтай морил. Өнөөдрийн дугаараар хориотой хаан тулс киноны талаар ярьж өгөх болно. Тус кинонд бидний хайртай Чеки Чан, Жетли хоёр хоёулаа тоглосон бөгөөд киноны үйл явдал нь орчин үеийн Бостон хотод амьдарч байсан нэгэн хүү зүгнэлийг гүйцэхээр эрт дээр үеийн хиттийн эзэн тулс руу очисноор эхэлнэ. Ингээд кинонд орцгоё. Тэнгэрийн улсад сармагчны хаан хідэн зэргүүдтэй тулдаж бугаар кино маань эхэлдэг. Нилээн ширүүн задаа өрнөж байтал гол дэрийн хүн маань гинт нойрноос сэрнэ. Цаана нь харин Жетлигийн тоглосон кино гарч байх бөгөөд саяны үйл явдал нь хүүгийн зүүд байжээ. Хүү босоод хуучны дурсгалт зүйлс киноны CD зардаг хятад өвгөний дэлгүүрт очиж дараагийн үзэх киногоо хайж эхэлнэ. Гүмпүүд дуртай энэ хүүг Джейсон гэдэг бөгөөд энд байгаа бараг бүх гүмпүүдийн киног үзсэн байдаг. Дэлгүүрийн өвөө түнд Жетлитэй гоё кинонуудыг хамдруулаад өгөө гэж байтал хаалганы цаана нэг таяг унсан байхыг Джейсон олж хардаг. Ороод үзтэл балар эртний нэгэн таяг байв. Тэр үед өвөө орж ирээд энэ таягийг авах үнийг өвөө маань насаараа хүлээсэн. Тэгээд аав маань ч бас үргэлжлүүлж хүлээсэн. Одоо харин би хүлээж байна даа гэж хэлдэг. Джейсон дэлгүүрээс гараад буцаж явах замдаа хідэн охтуудтай тааралдан ярилцаж байтал араас нь хідэн хулгайн гарч ирээд түүнийг дээрлэж эхэлнэ. Тэд Джейснийг хятад хороолол орсныг мэдээд оройн дагуулж нөгөө өвгөний дэлгүүр рүү очино. Джейсон дотроо өвөө битгий хаалгаа нэгээч гэж залбирч байтал өвөө хаалгаа нээчихэн тэр. Тэгээд өө Джейсон чамайг ирнэ гэж мэдчихсэн юм аа. Алив оролдоо гэж хэлтэл. Хулгайнууд араас нь дагаж орж ирээд мөнгөийг нь хаана хийснийг нь асууж дэлгүүрийг нь нэгжиж эхэлнэ. Нэг нь мөнгөтэй хайрцгийг олтол өвөө араас нь саваагаар болохоор зүгтэг. Гэтэл нөгөө хулгайнуудын нэг нь өвөөг буудаж орхиноо. Өвөө сүүлчийн хүчээ гарган саваагаа Джейсон дөгөөд үүнийг ав. Жинхэнэ эзэндээ очих ёстой гэж хэлнэ. Джейсон савааг аваад зүгтахад хулгайнууд араас нь хөөж барилгын дэврдээ гүйцэж очиод буудах гэтэл ханаас ч юм Джейсон эд шидийн хүчээр татаад барилгын дэвэр дээрээс унгаачихдаг. Хэсэг хугацааны дараа Джейсон ухаан алдаад сэрхэд өөр газар бүр өөр цаг хугацаанд ирсэн байдаг. Тэр нөгөө өвгөний дэлгүүртээс нь таяг татгасаар сэржээ. Би хаана байна гэж нэг өвгнөөс асуухад чамайг усан твтэж байхад олсон гэж хэлдэг. Гайхан эргэн тойрноо ажиглаж байтал хідэн сэрэг Джейсний ирсэн тосгон руу товтолч дээрэм тонол хийж хүмүүсийг хөнөөж эхэлнэ. Тэд Джейснийг хараад араас нь хөөж эхлэхэд гинэт цогтуу чек гэж гарч ирээд нөгөө эдэн цэргийн төвггүйхэн намдарч хүрдэг. Чеки Чан Джейсонс чи энэ таягийг хаанаас авсан бэ гэж асууж таяг руу заана. Гэтэл Джейсон түүний яриаг ойлгодоггүй. Джейсон би чиний яриаг яаж ойлгох юм бэ гэж асуудал Чеки Чан. Чи сонсохгүй байгаа болохоор ойлгохгүй энэ тэнийгээ гэж хэлдэг. Тэр үед нэг зэрэг араас нь дайрч ирэхэд нөгөө хоёр хамтдаа тулдан цухтаж амждаг. Дараа нь тэр хоёр нэгэн уушин газарт орж таягны талаар ярилцаж эхэлнэ. Чеки Чан үргэлж цогтуу явдаг тул цогтуу мастер хэмээн алдаршсан нэгэн байв. Джейсон би ямар зорилгоор энд ирч вэ гэж асуудал цогтуу мастер түн нэгэн түүхийг ярьж өгд. Энэхүү таяг нь сармагчны хааных бөгөөд түүнийг жинхэнэ эзэнд нь хүргэж дайны эзний ноёрхлыг зогсоох стайж. 5 улсын дунд нэгэн мөнхийн хаан тулс байдаг бөгөөд нэг өдөр Тэнгэрийн сайд нар найр хийж мөнхийн улс бүртэж байхад сармагчны хаан ирж найрыг самарч орхижээ. Ингээд мөнхийн улсыг захирж байсан хүчрэх хаан хат хоёр сармагчны хааныг тэр одоохондоо төлөвшөөгүй байна. Тэрэнд цол өгч явуул хэмээн дайны эзэнт зарлиг болгодог. Мөн түүнд улсыг захирах эрхийг өгөөд өөртөө 500 жилийн турш бясалгал хийхээр Тэнгэрийн хаалгаар гарч явдаг. Гэтэл дайны эзэн сармагчны хааныг тулаанд дуудана. 5 уулын оройд орших өөрийнхөө ордонд тулалддаг. Сармагчны хаан нэг үсээ тасдаж аваад өөрийнхөө хувилбарыг бий болгон дайны эзэнтэй тулдуулж чаад өөрөө дээрээс нь ажиглан сууж байдаг. Тэгэхээр айхтар гэж идтэй сармагч ажээ. Харин дайны эзэн алсаас удирдан бүх чад зэвсгээ сармагчны хаан руу шийдэхэд тэр өөдөөс нь бүгдийг нь хуглаад буцаагаад өөрлөн шиднэ. Энэ байдлаараа бол энэ тулаан дуусгаргүй харагдчихлаа. Дайны эзэн үүнийг олгоод за болий. Чи зэвсэггүй бол юу ч биш. Хоёулаа зэвсгээ хаяад нүцгэн гараараа тулдъя гэж хэлэхэд сармагчны хаан ч зөвшөөрч зэвсгээ хаяна. Гэтэл дайны эзэн түүнийг хуурч эд шидэ ашиглаж эхэлжээ. Сармагчны хаан хуурцснаа мэдээд өөрийн зэвсгийг дундад улсын зүг илгээж ихдэг. Харин дайны эзэн түүнийг алж чадахгүй тул хөшөө болгоод хургачхнаа. Сармагчны хаан мөнгө учраас түүнийг устгах боломжгүй аж. Одоо үед Джейсон тэр хэр удаа ингэж хоригдсан бэ гэж асуухад 500 жил болсон гэж хариуллаа. Тэгээд харин яаж буцах юм бэ гэхэд чи энэ таягийг сармагчны хаанд хүргэж өгч байж харин даа гэж цогтуу мастер хэлнэ. Ингээд зөөгч ирж тооцоогоо авах гэтэл цогтуу мастерт мөнгө байдаггүй. Джейсонд харин Америк доллароос өөр мөнгө байсангүй. Бага мөнгөө өгөхөд гадны хүн гэдгийг нь мэдээд цэргүүдэд хэлчихнэ. Удалгүй цэргүүдэрж Джейсноос таягаа өгөхийг шаардна. Яг тэр үед нь цогтуу мастер ганцаараа 20-30 зэрэгтэй тулдаж бүгдийг нь намдарч орхиноо. Манай Джейсон ч бас саваага барьцаад галзуу юм шиг ойрлон хид хідэн цэргийг зохиод амжина. Гэтэл цаанаас бүр олон цэрэг ирэхэд манай хоёр дээврээр дамжин зохино. Джейсон дээврээс үсэрч чадалгүй гацаад яг баригдах мөчөд мулаан гарч ирээд нөгөө хоёр цэрэг рүү хатхур шидэд алж орхидог. Цогтуу мастер харин хөх баярлалаа бацхнаа гэхэд тэр намайг алтан болжмор гэдэг гэж хариулна. Тэгэхээр цаашдаа энэ хөөрхөн эмэгтэйг болжмор гэж дуудъя. Тэгээд гуруула морой унаад тэндээс сухтаж орхитно. Тэд хулсан ойд ирэхэд цогтуу мастер 5 улсын хаанд улс руу очих зам цөл ихтэй. Тэнд дарс байхгүй, дарсгүй бол би өхөн. Тиймээс би явахгүй. Та хоёрт амжилт хүсье гэж хэлээд нөгөө тийш явах гэдэг. Гэтэл Джейсон хөөе тэгвэл надад ядаж компүү заагаад өгөөч гэж байгаа юм. Үзэгдэл солигдоход манай хүн өв садаж гарнаа. 2 өдөр дараалан өв садаж байгаа бол
бололтой хөрхий. Энэ Кумпугийн бэлтгэлийн нэг хэсэг байжээ. Джейсон хизээж инхнээсээ Кумпу заах юм бэ гэж асуухад дууга өвсөө хадаа уян хатан мөртлөө хүчтэй дарж зөв хөдөлгөөнөөр хадах хэрэгтэй гэж хэлдэг. Үзэгдэл солигдоход орой болж цахилгаан захиж эхэлнэ. Дайны эсний хаант улсад тэрээр үл таних нэгэн хүн Сармагчны хааны алтан таягийг дундад улсад авч явж байгааг олж мэднэ. Тэгснээ мэдээ авчирсан цэргийг хутгалж алснаа чонон таяхыг тушаадаг. Үнэн хэрцгийг гааяна энэ нэрээ. Өглөө болж Джейсон ой дунд сэрэхэд ганцаараа үлдсэн байна. Дуу мастер болжмор хоёрыг дуудтал ой дундаас 5 цагаан хувцастай морь унсан нэг хүн гарч ирээд Джейснийг хөөж таягийг нь булааж аваад цухтаачихна. Тэр үед цогтун мастер болжмор хоёр ирээд дайны эсний явуулсан хүн бололтой гэж хэлдэг. Араас нь хөөж очтол нэгэн сүмийн гадаа түрүүний цагаан хувцасны морь байдаг. Дуу мастер сүм рүү ортол нөгөө цагаан хувцастан бясалгал игээ сууж байна. Зэвсгээ өг гэхэд тэр эсэргүүцэж тэр хоёрын хооронд нилээн ширүүн тулаан өрнөдөг. Аль аль нь тулааны чадвар нь маш сайн учраас таягны төлөө нилээн удаан тултнаа. Мастер хэсэг завсарлага аваад нэг тагшдаар суугаад чи юу яах гээд байгаа сармагчин бэ гэж суухад нөгөө цагаан хувцас нэрэл сармагчны хаантай маш адилхан царайтай байдаг. Ингээд тэд дахин тулдаж эхэлнэ. Джейсон болжмор хоёр орж ирэхэд таяг шидэгдэн Джейсон барьж авдаг. Дуу мастер чи энэ таягаар яах гэж байгаа юм бэ гэж суугаад цагаан хувцастан. Энэ таягийг сармагчны хаанд хүргэж өгөх хүнийг олох даалгавартай явж байна гэж хариулна. Тэгээ Джейсон рүү хараад тэр хүн нь Джейсон болохыг ойлгоно. Тэгснэ эн чинь ихтэд хүн биш вэ штэ гэхээс Дуу мастер бид бүгдээрээ дотоод сэтгэлтэй адилхан хүмүүс гэж хэлдэг. Ингээд тэд уучраа ололцож дөрвөлээ болоо цаашаа явнаа. Нөгөө талд нэгэн уушийн газарт цагаан өст шулам цэргүүдтэйгээ ирж эснийг нь байцааж сохсон. Дуу мастер Джейсон хоёроос өөр хэн байсан бэ гэж асуухад уушийн газрын эмэгтэй нэгэн хатхуур гаргаж өгснөөр болжмор ч бас тэнд байсныг мэдэж авна. Манай эдний газар түр буудлаж Джейсонд Кумпу зааж эхэлнэ. Хоёр багштай азтай гар юм аа энэ Джейсон бас. Түүнийг дөрөв мөчөөс нь олсоор татаж аас суулгаад эсрэлттэй сунаалт зэрхүнд бэлтгэл хийлгэж эхэлнэ. Арга замыг сурч өөрийн замаа тодорхойл. Өвчмчинч бай, зураачч бай. Хинч болов Кумпу сурч болно. Гэхдээ энэ чадвараа ус шиг болго. Тунгалаг, хэрэгүй, тайван тэгж байж жинхэнэ тулаанч болно гэж саадаг. Джейсон ч бас нэлээд сайн сурчээ. Тэгээд дөрүүлээ цаашаа явтлыг сүйдсэн тосгонд харалтна. Бүх гэр орныг шатааж хоёр хүнийг модонд дүүжилсэн байв. Үүнийг нь харсан болжмор уурлаад дайны эснийг өөрийнх нь хийсэн хэргийн төлөө ингэж дүүжлэх хэрэгтэй гэтэл цагаан хувцас ламтан өшөө орсдолд автвал дайны эзэн ялна гэж хэлдэг. Харин болжмор хэрвээ чи дайны эзний хийсэн хэргийг уучлж нэгүүлэхийг хүсэж байвал сүмдөө очиод залбираа сууж бидний даалгавар бол инх тайван биш гэж хариулна. Гэтэл ламтан чи бол хүүхэд эцэг хэрүүгээ буц гэхэд болжмор манай эцэг их байхгүй аав минь дайны эзний эсрэг тэмцдэг төрлийн хүн байсан. Дайны эзэн шүн дөлөөр цэргүүдээ илгээж гим зэмгүй хүмүүсийг хадсан. Харин ээж минь намайг нэг худагтнууж өөрөө тэдэнд алгацсан гэж ярьдаг. Ингээд эцэг хийхээ өшөөг авахын тулд болжмор дайны эзнийг алхаар явж байгаа ажээ. Нөгөө талд цагаан өст шулам тэднийг араас нь хитгэн бэрийн зайтай мөшгөж явна. Манай эд элсэн зүйлээр удаан хугацаанд явж ус чүвээ хэдэн мянган бээр алхасаар төлдөж өгнө. Оройн нэгэн агуу тоноглож маргааш нь дахиад л замдаа гарна. Болжмор цогтуу мастерт хандна. Та бороо оруулж чаддгийн бол бороо оруулаад өгөөч дээ гэж гуйдаг. Тэгтэл цогтуу мастер нэг цаас бих хоёр гаргаж ирээд шүлсээрээ нургаж ямар нэг юм бичнэ. Тэгтэл дээрээс нь үнэхээр бороо тусалж эхлэхэд баярлан дээшээ харвал цагаан хувцас ламтан дээрээс нь шээж байдаг. Хараачтай гэж уулга алдаж байтал ламтан хараач тэнд уулс байна гэж цаана. Харвал 5 уул харагданаа. Ингээд элсэн зүйл арай гэж дуусч манай эд уул усандаа ойртож ирдэг. Тэнд буудлаж бүгд өөр өөрсдийн бэлтгэлээ хийж хоноглоно. Сакура мод цэцэглэж болжмор Джейсон хоёр ярилцаа сууж байтал цагаан өст шулам тэднийг гүйцэд ирнэ. Тэр Джейсон тандан надад зэвсгээ өгвөл би чамайг нутагт чинь аюулгүй буцааж өгье гэдэг. Шулам тэр зэвсгийг дайны эзэнт хүргэж өгөх юм бол мөнхийн үсийг шуламд өгнө гэж амласан байжээ. Шулам зэвсгийг авахыг оролдоход ламтан нөгөө талаас нь барьж авч тулдаж эхэлнэ. Шулам зэргүүдтэй тэднийг устгах гэж тушаахад манай дөрвөө амархан бууж өгөхгүй нэлээд ширүүн тултнаа. Олон цэргүүд байсан тул симхий гармагцсан мориндоо мордож тэндээс сутаж чаддаг. Шулам харин араас нь нумсан барин онилж байснаа тэнгэр рүү харваад. Манай эд амжилттай зугтсан мэт боловч цогтуу мастер шулмын тавьсан суманд оногдсон байв. Одоо яах вэ? Дарс олцгоё гэж байтал нэг хончин хүү гараад ирнэ. Түүнийг дагаж явтал нэгэн Кумпугийн сургууль мэт олон тулааны урлагаар хичээллэж байгаа хүүхдүүдтэй газар хурж ирдэг. Цогтуу мастерыг хэвтүүлээ тентгийн ламтнаас одоо энэ хүнийг яаж аврах вэ гэж асуухад бараг боломжгүй дээ. Сум их гүн орсон байна гэж хэлдэг. Орой болж цогтуу мастер Джейсон дүүрийн түүхийг ярьж өгнө. Би чиний насн дээр Кумпу сурч байсан. Шалгалтанд тэнцэх юм бол мөнх амьдрах боломжтой байлаа. Би шалгалтаа өгсөн боловч тэнцээгүй гэж хэлдэг. Джейсон би таныг алдахыг хүсэхгүй байна гэхэд цогтуу мастер одоо намайг мартаа гэж хэлдэг. Цогтуу мастерыг аврах цорын ганц арга нь дайны эзэнд байгаа өвшгөө мөнхийн ус байлаа. Цагаан хувцасд ламтан 2 шөнийн дараа саргүй шөнө болно. Тэр үед бид дайны эзний улс руу довтлно. Тэр болтол хүлээ гэж Джейсон хэлдэг. 2 өдөр хүлээвэл цогтуу мастер өгөхөөсөн тул Джейсон шөнө нь таягаа авчих ганцаараа дайны эзний хаанд улс руу явдаг. Цагаан хувцасд ламтан таяг алга болсныг хараад Джейсон явсныг мэдэж араас нь явдаг.
Джейснийг очиход дайны эзэн цагаан үст шулам хоёр түүнийг өгтөнө. Джейсон, чи надад мөнхийн усыг өгвөл би чам тайгийг өгье гэж хэлнэ. Гэтэл шулам, та надад амласан. Би тайгийг авч ирвэл мөнхийн усыг өгнө гэсэн гэхэд Джейсон, гэхдээ тайгийг би авч ирсэн штэ гэж хариулдаг. Дайны эзэн харин, тийм байна. Тэгвэл шудрах дулаанаар хинд өгөхөө шийдэе гэхэд шулам зөвшөөрч, Джейсон шуламтай тулалтахаар болно. Джейсон хэдхэн хоногийн дотор гүмпүг нэлээд сайн сурсан ч шулмын хаанч хүрдэггүй. Шулам зөвхөн хурууныхаа үзүрийг хөдлөхөд л Джейсон ийш тийш шидэгдэж юмд орогдсон үхэхийн даваан дээр ирдэг. Дулааны үеэр таяг шидэгдэн дайны эзний гарт орон шулам Джейснийг яг алах гэж байтал дайны эзэн одоо болно гэж хэлээд Джейснийг босгож чи үнэхээр өөрт чинь боломж байгаа гэж утсан юм уу? Би харин тэгж бодоогүй гэж хэлээд толгоог нь таслах гэж байтал болжмор ламтай хоёр орж ирнэ зогсооно. Шулам мөнхийн усыг авахар урагшлахад болжмор түүнийг зогсоож тулдаж эхэлнэ. Дайны эзэн харин цөөрмийн усыг ногооруулад бортоо ус болгоод байна уу даа гэсэн чинь дараа нь бүр уулаа өнгөтэй болгоод усыг гал болгож ховроо. Ламтан тайгийг хамгаалан дайны эзэнтэй ширүүн тулдаж эхэлнэ. Бүгд өөр өөрсдийн тулааны хийж байтал Джейсний араас нэлээд олон цэргүүд гараад ирнэ. Джейсон ч тулдахад бэлдэн байрлал авч зогсдол. Цэргүүд түүнийг өнгөрөөд явчихдаг. Гэтэл түүний ард нөгөө Күмпүгийн сургуулийн жаалууд гарч ирсэн байв. Ингээд жаалууд цэргүүдтэй тулдаж эхэлнэ. Нөгөө талд харин болжмор шуламтай мөнхийн усыг авахын төлөө тулдаж явах оронд Джейсон Симхигээр нь мөнхийн усыг төрүүлж авна. Гэтэл шулам араас нь дэгээдэж унгахад мөнхийн ус Джейсний гараас халтарч алдагдаад нэг жаал дээр очиход нөгөө жаал цааш нь шидэж өөр нэгэн толгоогоороо дамжуулсаар эцэст нь мөнхийн ус Согтуу мастрын гарт очдог. Тэд Согтуу мастрыг ч бас чирээд аваад иржээ. Ингээд Согтуу мастер мөнхийн усыг ууж амин аврагдахад Джейсон багшигаа аварсандаа маш их баярлана. Согтуу мастер босоод шуламтай ширүүн тулдаж эхэлнэ. Ламтан харин дайны эзэнтэй тулалцаад дайны эзэн хүчээр илүүхэж байв. Ламтан яг ялагдахын даваан дээр савааг Джейсон рүү шидээд "Наас саваагаараа хөшөөг цоох" гэж хэлнэ. Дайны эзэн Джейсоныг зогсоохоор дайрахад ламтан урдуур нь орж өөрөө маш хүчтэй зохиулдаг. Тэр мөчид Джейсон хөшөөг зөхөж амжих бөгөөд хөшөө алга болж сар хүчтэй гэрэл цацарч саваа эргэлдэн сармагчны хаан эцэст нь өөрийн дүрээр гарч ирнэ. Ламтан хүнд шархацсан байсан бөгөөд сармагчны хаан гарч ирэхэд ламтан сармагчны ширхэг ус болон хувирч түүний гарт бууна. Ламтан маань тэгэхээр сармагчны хааны нэг хувилбар байж сармагчны хаан одоо миний ээлж гээд дайны эзэнтэй тулдаж эхэлнэ. Араа хөдлөхөд л саваа нь өөрөө тулдаж урдаас хойноос нь зөхөж дайны эзний хүчийг барж байна хөрхий. Нөгөө талд Согтуу мастер шуламтай тулдаж түүнийг дээврээс унгаадаг. Гэвч шулам үсээрээ Согтуу мастерыг орон дээшээ авирч эхлэхэд Согтуу мастер арай гэж хутаг гаргаж үсийг нь таслан шулам доош унаж өгнө. Дотор харин болжмор дайны эзний өмнө гарч ирээд "Би чиний алсан хүмүүсийн охин байна. Би чамааг алахаар ирлээгээд хатгуураа шидтэл." Нөгөөх нь "Би чидээ хэрэглээд болжморыг унгаагаад хатгуурыг нь шидэд" гэдэг. Джейсон тэрэн дээр ирээд хатгуурыг нь аваад дайны эзэн сармагчны хаанд бууд цохиулаад эргэж харахад нь цээжинд нь нөгөөд хатгуурыг нь зогоод алчдаг. Ингээд дайны эзэн өөрийнхөө бий болгосон гал руу унаад бүрмөсөн хорвоогоос алга болж инх цаг ирнэ. Бодлого 500 жил бясалгал хийсэн хаан иргэн ирдэг. Джейсон болжморыг авчирч түүнд туслаач гэж гуйхад хаан "Энэ охин хувь заяагаа өөрөө бичсэн. Харамсалтай нь би түүнийг аварч чадахгүй" гэж хэлдэг. Ингээд хаан "Чи өөрийн ертөнцөөс алс хоол ирж энэ хүндэт зүгнэлийг даган инх цагийг авчирч чадлаа. Одоо чи юу хүсэж байна вэ" гэж асуухад Джейсон "Би гэртээ хармаар байна" гэж хариулдаг. Ингээд Джейсон багштайгаа мөн сармагчны хаантаас алах ус хийж тэнгэрийн хаалгаар орон энэ улсаас явж оддог. Хэсэг хугацааны дараа нүдэ нээхэд яг нөгөө дээврээс унсан мөчтөө буцаж ирсэн байлаа. Нөгөө хулгайнууд бууж ирээд Джейснийг дахин зодож эхэлнэ. Алив босоод ирж ултраа минь гэхэд Джейсон гинэт зориг орж сурсан күмбүүгээ ашиглан тулдаж эхэлнэ. Гэтэл нөгөө хулгайн чинь буу гаргаж ирээ буутах гэж байхад Джейсон гарлуу нүшиглэж бууг нь унаана. Үүнийг нь харсан бусад хулгайнууд айж зодуулсан найзаа орхиод цогцгаадаг. Гэхдээ дэлгүүрийн гадаа түргэн тусламж ирж өвөө хэвтүүлэн авч явах гэж байхад Джейсон гүйж очоод "Та өхөхгүй эстэй" гэж асуухад өвөө "Би өхөхгүй. Би чинь хөшгүй мөн хүн шүү дээ" гэж инээмсэглэн хэлдэг. Дараа нь "Чи тайгийг зөхөх хүнд нь өгсөн үү" гэж асуухад Джейсон "Тийм ээ, өгсөн" гэж хариулна. Өвөө харин "Сайн байна, ир хүн" гэж хэлээд эмнэлэг рүү явна. Хүмүүс тарж байх зур Джейсний хажуугаар яг болжмортой усны дүсэл шиг адилхан нэг охин өнгөрнө. Охин "Тэр идэх хүү, чи үнэхээр зоригтой байсан шүү. Дараа уулзъя" гэж хэлээд алтан болжмор гэсэн хаягтай дэлгүүр рүү орно. Джейсон харин дээвэр дээр күмбүүгээ давтан бэлтгэл хийж байв. Кинод төгсгöd сармагчны хаан баруун зүгт үннийг ирж хайх аялалдаа гарч харин манай аянчин Джейсон өөрийн нутагтаа буцан нэрж өөрийн зам мөрийг үргэлжлүүлэн хайсаар байдаг. Ийхүү энэ түүх дуусах боловч нэг түүх дуусахад өөр нэг түүхийг хэлдэг хэмээн өгүүлэгч хэлснээр кино маань өндөрлөдөг.
Энэ хүртэл хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Кино маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Цаашдаа бидний багтаа үзэж байсан иймэрхүү сонирхолтой кинонуудыг ойр-ойрхон оруулах тул Мантуухан их чигээ дэмжиж subscribe дараарай. Мөн лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн кино хүртэл бүр баяртай.